Одоо шахмал түлшинд жилд 350 тэрбум төгрөгийн татаасыг Эрдэнэс 57 компаниас олгож байгаа. 350 тэрбум төгрөгөөр 100 мегаватт дулааны цэглэх станц барьж байна. 5 жил дараалаад барих юм бол 500 мегаватт. Манайхан Бээжинд очиж байх компани технологи хүмүүстэй уулзсан юм уу та. Тэгээд 7 хоногийн өмнө салхи бахтай амар хутаатай байна. Яг уу гэл гинт очиод гинт ирээл за ингэн тэгнэ гэдэг юм шийдвэр гаргаад юм уу шүү дээ. Одоо богино хугацаанд ингэх хэрэгтэй гэдэг угаасаа буруу. Богино хугацааны шийдэл гэж байхгүй. Утаа гаргахын тулд дулаахан сууц хэрэгтэй. Байшин дулаан, сууц дулаан байх юм бол баг нүүрс шатаа. Баг цахилгаан хэрэгэл. Газар халаах юм бол баг зардлаар газар хал. Нийслэлд утаа заавал бүр одоо бэлэн байдалд өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг одоо төвшөнд шилжлээ. Яг үүнтэй холбоотойгоор бол одоо өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил нь зөв байсан уу, байгаа онсон уу гэдэг асуудал яригдж байна. Дээрээс нь одоо 32,100 нийслэлийн одоо 32,000 айлд тарах асуудал яригдж байна. За үргэлжлүүлээд одоо ямархуу одоо хийн түвш рүү шилжих үгүй юу? За яг энэ утааг одоо машин гаргаад байна уу, эсвэл гэр хорооллон гаргаад байна уу гэх мэтчлэн асуудлууд гарч байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна? Утааны сонсгол гэхээр одоо нөгөө нүүрс одоо сайжруулсан шахмал түвшийг гадаадад олон улсын шинжилгээний байгууллагт шинжилүүлээ гэдэг асуудлаас яригдж байна. Одоо төр хороог ахалж байгаа хүн ингээд таны ярьдгаар ингээ янз бүрийн юм яригдаад янз бүрийн арга хэрэгсэл ярьж гин гээд яг ийм байдлаар бид нар ингээ ясаар хагаад утаа бол ийм их комплекс хэцүү нарийн юм олон шийдэл байгаа гэдэг тэрэндээ толгой өргөд ингээд өчнө олж алдчихад. Сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад хамгийн нэгдүгээрт утаа баг гаргахын тулд дулаахан сууц хэрэгтэй. Байшин дулаан, сууц дулаан байх юм бол баг нүүрс шатаа. Баг цахилгаан хэрэгэл. Газар халаах юм бол баг зардлаар газар хал. Тэгэхээр нэгдүгээрт дулаан сууц. Мөнгийг дулаан сууц руу. Өөрөөр хэлбэл янз бүрийн технологи туршмаршгал хэрэггүй. Эрсдэл багтаа. Тэгээд дулаан сууц руу оруулъя гэж өчнөө олон жилийн яриа ингэж салбарын ажиллаж байгаа хүмүүс явж байгаа сая засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан. Гэхдээ тэнд дулаан сууц барих юм бол ипотекийн зээл олгоно гэж яг тэрэндээ тохирсон санхүүгийн үүсвэр тавиагүй. Байхгүй. Зүгээр нэг дэмжлэгээ юмнууд бол байх. Тэгэхээр их үүсвэрийг нь тодорхой. Тэгээд дид үтс толботой байх гэсэн шаардлага хэрэггүй. Зүгээр л эрчим хүчний эмнэлтэд Монголын барилгын норм дүрмийн хангасан тэрнээс илүү гарсан юм нормтой багтал болоо. Тэгээд ипотек өгөх. За энэ бол одоо суурна. Хоёрдугаарт нь за тэгээд дулаахан байшинт очил юугаар халаах вэ? Цахилгаан байж болж байна, хий байж болж байна. За бүр нүүрс байсан ч яах. Модоор халааж байна. Цахилгаан станц одоо Монгол улс өөрөө цахилгааны дутагдaltaй. Тэгээ гэр орол талаалтын станцууд байхгүй. За тэгэнгүүт одоо шахмал түлшинд жилд 350 тэрбум төгрөгийн татаасыг Эрдэнэс 57 компаниас олгож байгаа. Үйлдвэрлэл түгээлтэнд жил бүр 350 тэрбум. Өчигдөр байнгын ороонд, байгаль орчны байнгын ороон дээр салбарын хүмүүс танилцуулсан. 350 тэрбум төгрөгөөр 100 мегаватт дулааны цэглэх станц барьж байна. 5 жил дараалаад барих юм бол 500 мегаватт. Тэгэхээр одоо гэр оролч ингээд хошоо манай чинь босоо юутаа штэ. Ламад Чингис унсан гэр ороолын бос. Тэгэхээр тэр босоо 5 чиглэлд нь дунд нь нэг станц барьчвал гэр ороолын өрхөд баг тэр чигээрээ дулаан цахилгаанаар хангаж байна. 100 мегаватт станцыг бол ойр орчмынх нь одоо нөгөө дахин төлөвлөлт өндөр барилгууд барьж байна. Эсвэл ойр орчимд нарай үнэтэй одоо тэр таун хаус гудмаараа ингээд шууд дулаан шугам тардаг халуун ус. Хол нь болохоор 100 мегаваттын цахилгаанаар. Ингээд эн чинь ерөөсө тэр чигээр хангах боломжгүй. Нэг жишээ шүү. Өөрөөр хэлбэл мөнгө нь байна. Тэрийг тийш нь ашиглах хэрэгтэй. Монгол улс нүрс экспортлдог. 80 сая тонн. Одоо 100 сая болгоно гэж ярьж байгаа. 100 сая тонн нүрс экспортлох юм бол 100 тэрбум төгрөг агаарын бохирдол эсрэг хураамж гэж харж байна. Экспортлж байгаа нүрснээ тонн тутмаас 1000 төгрөг авдаггүй Монгол улс. Агаарын бохирдлын төлбөр гээд. Тэгээ тэр мөнгө хаашаа явдаг? Тэр мөнгөөр одоо янз бүрийн юм халаалт, малаалт, тэр панел, элдв янзын технологи туршилтанд үгүй. Нэг бол дулаан байшинд ипотекийг хөсөр болгож явал эсвэл цахилгаан станц. Тэндээс бас жил болгон 100 тэрбум төгрөг орж ирнэ. За инхээр цахилгаан халаалт гэдгийг болоод халуун усны халаалтын суурь. Дараагийнх нь хий.
Одоо хийн халаалт бол цэвэрхэн хэрэгтэй. Тэгвэл хийг урт хугацаанд дотоодын хүүсвэрээс ашиглах тал дээр л бодох хэрэгтэй. Одоо бол Оросоос импортоор биш. Оросоос нөгөө савлгаатай явж байгаа. Тэгээд манай нефть боловсруулах үйлдэл ашиглалт орох юм бол тэндээс бас төдий хэмжээний хий гарна. Нийтбэр ингээд 100 мянган тонн. Дээрээс нь тэр савлгаатай хийтэй төстөө савладаг хийг нүүрснээс гаргаж авч болдог. Багнуур дээр тэзүү гээд 10 хэдэн жил болцсон. DMA гэж хий бий. Тэр DMA-г LPG-тэй холиод ашиглаждаг байхгүй. Тэр ингээд 3 их үүсвэрээс тэгтээ талаас их нь Монголынх байх юм бол нэг болж байна. Нөгөө нэг хөлбөр нь болохоор байгалийн нөө турбагаар дамжуулдаг байгалийн тийм ээ. Тийм хийг бас багнуурын нүүрснээс гаргаж авах тэзүү хийгээд хэдэн жил болж байгаа. Тэгэхээр хэрвээ бид нар хийгээр хангах байгаа бол тэр төслүүдээ одоо эхлүүлмээр. За ийм. Тэнгүүд одоо зүгээр яралтай хэрэгтэй байна штэ гэл гинт одоо ингээл сая мэдээ сонсож байхад манайхан Бээжинд очиж байхын компани технологи хүмүүстэй уулзсан юм уу да. Тэгээд 7 хоногийн өмнө салхи бахтай амар хутаатай байна. Яах вэ гэл гинт очиод гинт ирээл за ингэн тэгнэ гэдэг юм шийдвэр гаргаад имэргүй штэ. Одоо сонсгол хийх гэж байгаа бол хэрүүл хийхгүй дараагийн жилүүдийн шийдлүүдээ гаргаж тавьмаар шин. Тэгэл гинт тийшээ нэг дахиж орж ирэл гинтийн тэрнгүүтээ цахилгаан машиныг татваргүй болгоно гээл. Цахилгаан машин татваргүй болоод одоо байхгүй болохгүй шүү дээ. Эн чинь 100 юм утаа байдаггүй шүү дээ. Өвөл байдаг. Гэтэл одоо өчигдөр тэр засгийн газраас оруулж ирсэн байнгын орон дээр болсон мэдэн дээр утааны их үүсвэрийн 55% нь гэр ороолоос нөгөө тортог одоо энэ хар тортгийн чинь 17% нь гэр ороолоос гэсэн цаас танилцуулж байгаа хгүй. Шал худлаа доо. Тийм байсан бол эн чинь 100 тийм л байх шүү дээ. Тэгээд машин буруутай юм шиг яриад хэлж байгаа. Тийм болохоор одоо цахилгаан машиныг татвараас чөлөөлнө гэдэг. Тэгээ утаа ярангууд цахилгаан машин татвараас чөлөөлөд одоо цахилгаан машинаар бол хятад дэлхийд номер 1 болж байгаа. Тэгээд ингээ хятадын машиныг оруулж ирэх бодлого хэрэгжүүлдэг байгаа. Утаа ярангуудаа за өстой газ гэл мэдээж газын компаниуд ашигтай. Тэгэл нөгөө нэг одоо 350 тэрбум нөгөө шахмал түвшинд ордог мөнгөө л одоо газтай хуваалцах гэдэг байхгүй. Тэгэл нөгөө дахиад импортынхоо одоо түвшний хамаарлыг нэмэгдүүлэх ийм нэг юм дип тап гэсэн шийдэл бол хэрэггүй гэж үзэж байна. Тийм болохоор одоо бид нар сонсгол явуул. Сонсгол явуулахдаа за нийгмийн асуудлууд тэр үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн маргаантай асуудлуудаас гадна хамгийн гол нь эх хэдэн жилд яаж шийдэх зураг зурах хэрэгтэй. Энэ дээр бол шийдэл ярих хэрэгтэй. Шал дэмий ингээд нэг баахан ирүүл бол баахан хүмүүс бухимдал тэгэл нэг баахан ингээд сошиалт ингэж яснаа өнөөдөр өчтөр шиг ингээд салхинаагуудтай агуулдаг марчдаг авралгаар марчдаг юм биш болохгүй. Хамгийн түрүүнд одоо за мэдээж баярлалаа нөгөө гадаадд тий юу биш нөгөө гадаадд шинжлүүлэх талаар та асуусан шүү дээ. Энэ араа хүмүүс нөгөө нэг ойлгохгүй болоо одоо энэ нүүрстэй ажилдаг энэ лабораторид ажилдаг хүмүүс бол бүгд мэднэ. Тэнд юусоо ойлгож ядах найрлага байхгүй. Нүрсийг бутлаа холдог юмар одоо тэр бентонит шавар байна уу эсвэл ургамлын гаргалтаа цардвал одоо нөгөө нэг төмсний крахмал шиг юм баггүй да. Эсвэл гурилаарч хийж бол. Тэгэд нүрсийг буцааж холио шахаадаг болоо. Тэнд одоо тийм Монголд хийж чадахгүй анализ шинжилгээ байхгүй. Тэг яг хийвэл тэгэл хийхээр би бичсэн. Нүрс байна уу гэж шинжилгээр нүрс байна гэдэг юм гарна. Өчтөр одон туяа сайдын нэг мэдээлэл бас нэг зочруулах маягтай болсон л да. Юу вэ гэхээр тавлахад турш яг сайжруулсан шахмал төвшөнтэй 8 төрлийн зөвшөөрөгдөг бодис хэрэгэлсэн байна гэдэг. Энэ ер нь төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогоос болсон уу? Эсвэл үнэхээр тийм хортой бодис ч гэдэг юм. Эсвэл нэг юм утаа нэмэгдүүлэх бодис оролцсон юм уу? 8 төрлийн химийн бодис төршөнд хэрэглээгүй тэднээ төршний шин чанарыг судалдаг лаборатори дотор хэрэгжилж байсан байна гэдэг зурчил илрүүлсэн байна лээ. Тэр нөгөө зөвшөөрөлтэй байх шүү дээ. 5-7 оны миний сонссноор бол нөгөө үйлдвэрээс энэ лабораторид авцаад хэрэгжилж байсан. Нэг. Хоёрдугаарт нь тэр нүүрсний химийн лаборатори гэдэг чинь хингийн юм баггүй юу? Би тэн дээрийг олон жил ажилласан мэдж. Тэн дотор нэг органик уусгах нэг спирт нэг тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээ тэрийг ингээд шинжилгээнд хэрэгжиж байгаа бодис тэр 8 бодисон дээр одоо тэр тийм аюултай тийм юм бол баггүй. Шинжилгээнд хэрэгэлдэг бодисоо л ингээд савлаад тавьчихсан нөгөө үйлдвэрээс авчиж тавьчихсан байсан л хэрэг гэж ойлгосон. 32100 тарах дээр. Одоо дээрэс нь хоёр дахь асуулт нь болохоор одоо ерөөхдөө гэр сууцуудад тарах болголтой. Гэрүүдийг одоо яаж дуулах вэ? Одоо мэдээж нөгөө эрчим хүчний хэмнэлттэй эко байшин барилга байшин барих асуудлыг дэмжиж гэж байна. Мэдээж нөгөө нэг боломжгүй яг одоогийн байдлаар нөгөө л нэг гэртэйгээ
зуухта байгаад түлээл явж байгаа хүмүүс байна. Тэдгээр хүмүүсийг ер нь хамгийн түрүүнд юу гэж зөвлөдөө дулаалахыг зөвлөх үү? Одоо мэдээж богино хугацаанд бид нэр тэр байшин барилга одоо юу бол ирээдүйн маа. Одоо богино хугацаанд ингэх хэрэгтэй гэдэг угаасаа буруу. Богино хугацааны шийдэл гэж байхгүй. Богино дунд урт хугацаа гэж байхгүй. Ганцхан л урт хугацаад бид нар бодох хэрэгтэй. Эхлээд богино хугацааныхаа шийдчийг гисээр хагаад нэг их 80 гаруй төгрөгөөр одоо сүүлийн хэдэн жил зарцуулчлаа шүү дээ. Шахмал шиг дэмжихийн тулд. Нэг их 80 төгрөгөөр хичнээн айлыг байр сууцсан шийдэж болох уу? Тэгэхээр эн чинь худлаа юм руу бид нар ингээд мөнгөө шидээд байгаа байхгүй. Тийм болохоор шууд урт хугацаар гарах хэрэгтэй. Тэгээд саяны таны тэр асуулт дээр гэр оруулалтын яндагүй бүсүүд алхам малхмаар хуваамаар. Жишээлбэл хотын төвд ойрхон нэг юм тусдаа одоо гангийн нинж шүү дээ. Тэр чинь юм зуулчны үндэсний хэлбэртэй болгоноо энэ бүр төсөв мөсөв тавьчихсан төсөл баг. Тэр дунд тэнд байшин барилга нь барилгын норм дүрмийн дулааны одоо шаардлагат C ангиллаас дээш CB рүү байна гэдэг шаардлага тавихад тэгээд яндан байхгүй гэдэг нөхцөл тавьчих юм бол 2 жилийн дараа энд нүрс оруулахгүй. Тэрнээс өмнө яах вэ гэхээр хүмүүс бэлэн байх шүү дээ. Тэгээ бэлэн байхын тулд байгаа сууцыг нь бүгдээрийн тэр стандарт хүртэл дулаалах үйлчилгээ материалыг нэг хөнгөлтөө зээлээр санал болгох. Байшин барих юм бол дулаан байшин барихад ипотекийн зээл нэг хөнгөлтөө санал болгох. Ингээд 2 жилийн дараа хүмүүс одоо нүрс орохоо болоод эхлэхэд цахилгаанаар халаахад багахан цахилгаанаар хал. Газар халаах юм бол багахан газар хал. Маш бага зардалтай. Түвшээр төлсөн ч бага. Гэхдээ тэнд нүрс оруулахгүй. Тэгээ мод үйж бол одоо ерөө нөгөө Оросоос орж ирдэг мод ч бол үнгүй шүү дээ. Үнгүй нөгөө манайх чинь татвараас шүлэлдэг шүү дээ. Тиймэрхүү байдлаар ингээд хэсэг хэсгээр нь яваад нөгөө нэг маш их хэмжээний татаас өгж байгаа мөнгөөрөө дулааны цахилгаан станцууд барьмаар байна. Одоо гоё технологи, нарны одоо панел тийм ээ тэр газрын гүний окей хийн судалгаа үзлэгээ шатанд. Гэхдээ том мөнгөө тийм юм руу хийхгүй. Одоо тэгж элдв янз юм толгоогоо эргүүлмээр үгүй. Нэгдүгээрт сууц хэрэгтэй. Дулаан сууц. Хоёрдугаарт нь цахилгаан хэрэгтэй. Дулаан байх хэрэгтэй. За түүний дараа тэр гоё технологи яри. Бүр хамгийн сүүлд нь машины талаар яри. Та бас дотоод өрөмөнг одоо ашиглалтын хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэдэг үнсээ. Яг ямар асуудал болоод хангалтгүй байгаа юм болоо тэр талаар. Нөгөө өөрн телефон хэрэглэгч дугаартайгаа оператор солидог болёо гэдэг сэдв их яригдсан нэг хүмүүс ч хүсдэг. Тэгвэл энэ ингээд нөгөө үн цэнтэй номерууд чинь одоо 99.1 гэх мэтчлэн тийм ээ 88.1 мэдгүй. Энэ чинь бас тэр компани капитал одоо дугаар бол компани өмч биш л. Тэгтэл цаана ингээд өчнөө олон жил бизнес явсан юм тэрийг яагаад хэрэглэгчээ алддаг ч юм уу иймэрхүү нэг талаас. Нөгөө талдаа ер нь тэгээд байх нэг шаардлага манад байхгүй шүү дээ. Шинэ дугаар аваад давхар ашиглаж нэждээ гэдэг иймэрхүү үндслээс болоод шийдэгдэхгүй их удаж ирсэн. Тэгээд тендер зарлаад нөгөөх нь ингээд биелдэг гэх мэтчил. Тийм болохоор за окей тэгвэл ядаж тэр хуулийн зал байгаа ч гэсэндээ нөхцөл нь бүрдээг юм бол ядаж хөдөө явж байгаа хүмүүс шаардлагатай үед сүлжээгээ солиод одоо би ингээ явж байтал миний сүлжээ байхгүй болчиход өөр оператор байхаар тэрүүгээр дамжуулаад гэрлүүгээ ажил руугаа яалт үед холбоо явчаа гэдэг. Энэ утгаар нь улсын их хурл 24 оны 5 дугаар тогтоол гаргасан. Дотоодын роумингийг хэрэгжүүлээ гэж. Тэгээ энэ 24 онд багтаад арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээ энэ арга хэмжээний үйл явц ямар байна вэ гэдгийг цахим хөгжлийн нөөц харилцаа холбооны яам болон харилцаа холбооны зохицуулах хорооноос асуусан ийм одоо уулзалт боллоо л доо. Тэгээ зориуд бас операторуудыг урьд санаа бодлоо сонссон. Тэгэхэд тодорхой улсын хурлын гаргасан тогтоолд хариу тайлан бол ирүүлээгүй арга хэмжээ хангалттай хэмжээнд аваагүй. Онд усгч одоо. Тэгээ онд усгч байна. Тэгэхээр зэрэг яг уу оператор дамжаад холбоо барьчин гэхээс илүүтэйгээр нөгөө яаралтай тусламжийн дугаарыг одоо аль сүлжээ байсан хамаагүй шууд холбогдох талаар техникийн шийдэл боловсруулсан байна. Боловсруулад эцсийн шатанда байгаа. Тэрийг бол танилцуулах аргахан болоогүй. Тэр нэгдүгээр тэрийг яаралтай дуусгаж танилцуулах. Улсын хурлын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт нь улсын хурлын тогтоол бол яаралтай үед холбоо барих биш. Дотоодын роумингийн тухай. Тэгэхээр дотоодын роумингийг яавал болохгүй вэ гэж биш. Яавал хялбархан байдлаар
болгож болох вэ? Одоо монголчууд гадаад очиод гадаадын ромгоор хэрэгэлдэг шүү дээ. Гадаадын Монголд ирчээд Монголын операторыг дамжаад англи руугаа холбогддог. Тэгэхээр Монголын операторуудын хооронд яагаад болдог? Тэр нь үнэтэй байж болно. 2 дахин үнэтэй, 3 дахин үнэтэй байг л дээ. Яаралтай үед бас холбоо баримаар шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр зах зээл булаацалдах байх асуудал бол би бол биш гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр техникийн шийдлээ танилцуулаад, боловсруулад гаргаж ирээд танилцуулаа. Тэгээд түүний дараа тогтоол биелэх ёстой. Хэрвээ боломжгүй гэж үзэх юм бол дараагийн арга хэмжээг тусад нь ярих хэрэгтэй. Иймэрхүү шаардлага бид нар тавилаа. Дараагийн арга хэмжээний бодлоо. Нэг бол тэрийг заавал хэрэгжүүл, эсвэл бол шаардлагагүйг бол цуцаж болно шүү дээ. За баярлалаа.